За Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний Актем нь 2010 оноос хойш 6 дахь удаагийн төгсөлтийн баяраа өнөөдөр зохион байгууллаа. Энэ хугацаанд хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэрэгжилүүдээр 6,000 залуусыг бэлтгэн гаргасан байна. Монгол Улсын хөдөлмөрийн яамнаас мэрэгжилтэй мэрэгсэн боловсон хүчнийг бэлтгэхийг дэмжлэг үзүүлдэг бөгөөд мэрэгсэн ур чадвартай залуучуудыг олноор хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхийг зорддог. Энэ зорилтыг Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний Актем амжилттай хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн менежерээр мэрэгсэн 60 залууг өнөөдөр бэлтгэн гаргалаа. Өнөөдөр хүний нөөцийн менежерээр мэрэгшүүлж диплом олгох онол практик хослсон 1 жилийн анги хүний нөөцийн менежерээр ажлын байранд бэлтгэх эрчимжүүлсэн сургалтын 45 хоногийн ангиуд санхүү болон мастер нарийн ангиудын 80 орчим төгсөгч энгэрийн тэмдэг дипломын хамтаар гардан авсан юм а. Энэ 6 жилийн хугацаанд бол 6,000 гаруй хүнд давтан боловсрол эзэмшүүлсэн байгаа юм. Ер нь бол ингээд өглөөний хөтөлбөртөө өдөөс хойш бас хичээл ордог. Мөн хагас сайны хөтөлбөртөө ингээд ажиллаа хийж байгаа хүмүүс бол өдөөс өмнө ч юм уу өдөөс хойш ч юм уу ажлын бус цагаар амралтын өдрүүдээр давтан мэрэгжил эзэмших боломжтой. Энэ сургалтуудыг явуулж байгаагаар бас онцлогтой юм а. Монголын хамгийн чухал хүмүүсийг бэлдэж байгаа. Хүний хамгийн чухал капиталыг бэлдэж байгаа энэ сайхан газар бол хамгийн чухал газар гэж би хувьдаа боддог. Тийм ч учраас ер нь бүхий л үйл ажиллагаанд бас дэмжиж оролцож эдгээр залуучуудтайгаас хамтарч ажиллахыг хичээдэг. Ер нь бол Монголд хүний нөөц гэдэг бол маш чухал салбарын нэг. Монгол улсад хүний нөөцийн асуудал бол урд 20 дугаар зууны үеийн хүмүүсийн үзэл бодлоос их өөр болсон. Урд нь бол хүнийг бол яаж боловсон хүчнийхээ үүднээс ажил хэрэгчээр хандаж ажиллаж исэн бол одоо бол энэ хүний нөөцийг бүрэн хэмжээгээр яаж ашиглах вэ гэдэг үндслэлээр энэ хүний нөөцийн асуудал их өөрөөр хөгжсөн байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал дэлхийн түвшинд яригдж байгаа энэ үед бас энэ сургуулиас мэрэгжилтэн бэлтгэгдэж байгаа юм байна. За тэгээд энэ нь бол Монгол улсын ирээдүйн хөгжил их үр дүнтэй олон чадвартай боловсон хүчнүүдийг мэрэгшүүлэн төгсөж байгаагаар энэ сургуулийн онцлог оршиж байна. За би Монголын удирдлага шинжилгээ Актем хүний нөөцийн менежер мэрэгчлэр 1 жилийн хугацаанд суралцлаа. Тэгээ 1 жилийн хугацаанд суралцахдаа үнэхээр чадварлаг багш нарын доор практик маягаар явсаар суралцаж төгслөө. Ямар ч гэсэн сэтгэл хангалуун байна. Тэгээд үнэхээр чадварлаг багш нартаа бас баярлалаа гэж хэлье. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний Актем нь 2010 оноос хойш тосролтгүй үйл ажиллагаа явуулж одоогоор 6 төвтэй 30 гаруй багш ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус Актем нь улсдаа хүний нөөцийн менежментийг хөгжүүлэх, шинжилгэхэд тэргүүлэх байр суурийг эзэлдэг мэрэгжлийн байгууллага юм. Хүний нөөцийн менежер бэлтгэх сургалтыг ажлын байранд бэлтгэж, практикт зориулсан чадварыг олгодоос гадна төлбөрийн уян хатан нөхцөлтөөр үйл ажиллагаа явуулдагаараа ихээхэн онцлогтой юм а. Ингээд өнөөдөр эзэмшсэн мэрэгчлэрээ энгэрийн тэмдэг дипломын хамт гардан авсан нийт төгсөгчдөө баярын мэндийг Актемийн багш ажилчдын зүгээс хүргэснийг уламжилж байна.